Hi guys. Бүгдэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Миний сувг тавтай мал. Өнөөдөр бид stand-up 2 тоглоомоос гол хэрхэн хурдан, үнэгүй болон бага зардлаар олж болох бүх аргуудыг бүрэн тайлбарлаж өгөх гэж байна. Хэрвээ та гол цуглуулах гэж их удаж байгаа бол энэ бичлэгтээ яг тохир. Тийм болохоор та дардгаадаар би хийдгээ хийх болно. Let's go. За нэгдүгээр арга нь daily missions буюу өдөр тутмын даалгавар. Юуны өмнө гол давах хамгийн энгийн баттай арга бол өдөр тутмын даалгавраа тогтмол хийх. Даалгавар бүрээс кредит авна. Кредитсээ цуглуулад кейс, стикер, эсвэл бокс авах боломжтой байдаг. Харин тэдгээрээс гарсан скинийг голдоор сольж, зарж гол давах боломжтой. Товчхондоо та Piri Pass-аас даалгавраа биелүүлээд оноог нь авна. Оноогоо скин болгоод түүнийгээ зараад голд болгоно гэсэн үг юм аа. За хоёрдугаар арга нь Battle Pass буюу Gold Pass. Хэрвээ та жаахан хөрөнгө оруулж чадвал Battle Pass бол хамгийн ашигтай арга. Level ахих бүрт Gold Case skin өгнө. Premium Pass бол Gold авах боломж улам нэмэгддэг гайхалтай пасс юм. Season дуусахад үнэтэй skin гарвал маш их Gold олох боломжтой байдгаараа давуу талтай юм аа. За гуравдугаар арга нь маркет дээр арилжаа хийх. Хэрвээ та баг зэрэг цаг гаргаж чадвал маркет бол голд хийх хамгийн ухаалаг арга. Хямд байгаа скинийг худалдаж аваад үнэс үед нь зарах үйл явцыг хэлж байгаа юм. Жишээ хэлэхэд би энэ dual-listing скинийг 0.3 голдоор авсан. Энэ удахгүй 0.20 голд хүрэн нэг ёсоор 7 дахин үржүүлж ашиг хийнэ гэсэн үг. Эхлээд жижиг скинээс эхэл дараа нь үнэтэй скин рүү ахих зарчмыг баримтлагдсан. За дөрөвдүгээр арга нь аз турших арга буюу кейс нэг. Азтай бол маш их гол авах боломжтой. Азгүй бол хохиролтой арга. Кейс дундаас рандом скин ундаг. Энэ арга нь эрсдэлтэй тул их мөнгө өрхүүгээр бага хэмжээгээр турш үзэх нь зүйтэй. За 5 арга нь ивент. Stand-up 2 тоглоомоос заримдаа тусгай ивент зохион байгуулдаг. Энэ тусгай ивентээр бокс болон ивентийн скин limited item зэргийг гаргадаг. Эдгээр нь ихэвчлэн маркет дээр өндөр үнэтэй зарагддаг тул голд урдан зөвлөгөөрөө илүү давуу талтай арга юм аа. 6 дээр нь анхааруулгын жаналтай зүйл хийх скамаас болгоомжил. Голд үнгийн үг нь хямд үнээр голд зарна, аккаунтаа солилцоё гэх хүмүүсээс болгоомжил. Stand-up 2 тоглоом голд авах хамгийн энгийн арга нь геймплей, маркет, Piri Pass зэрэг нь хамгийн зөв найдвартай арга юм. Ингэхгүй бол та аккаунтаа алдах өндөр магадлалтай. За ингээд stand-up 2 тоглоомд гол цуглуулах хамгийн найдвартай аргууд ийм байлаа. Хэрвээ энэ бичлэг танд хэрэгтэй санагдсан бол лайк дараад сувгтаа subscribe хийж дэмжээрэй. Дараагийн бичлэгээр ямар сэдвээр гаргавал сонирхолтой вэ гэдгээ комментээс бичиж илтгээгэй. Баярлалаа та бүхэндээ. Дараа уулзъя. Bye guys.